Шүүхийн ерөнхий зөвлөл үзүүлж байна. Иргэн та шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд оролцож хяналт тавих хэрэгтэй гэдгээ мэдэх үү? Энэхүү эрхийг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр нь шүүгдэх иргэдийн төлөөлөгч юм. Өөрөөр хэлбэл иргэн та биднийг төлөөлж ирв иргэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцож иргэдийн дуу хоолой хүргэх үүрэгтэй гэсэн үг юм. Тэр утгаараа бид энэ удаагийн дийс төлөвлөгөөрөө шүүгдэх иргэдийн төлөөлөгчийн тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж анхан шатны шүүхээр эрүүгийн иргэний болон захиргааны хэрэг маргааныг хамтын зарчмаар буюу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэд олон нийтийг төлөөлөн оролцохоор сонгогдсон Монгол улсын иргэнийг хэлнэ. Ингэхдээ шүүх хуралдаанд итгэхгүй ажиглагч байдлаар биш, хэргийн материалтай танилцж, талуудаас асуулт асууж, шүүгдэгч болон зохигчийн гин буруугийн талаар дүгнэлт гаргаж оролцдогоор онцлог юм. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 5400 иргэдийн төлөөлөгчийн нэрийг холбогдох хуулийн дагуу баталсан бөгөөд тэдгээрээс программын тусламжтайгаар санамсаргүй сонголтын аргаар шүүх хуралдаанд оролцуулж байна. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлтийг бол шүүхийн шийдвэрт гин буруутай гэж хэлсэн үү, ямар дүгнэлт гаргасан тийм ээ? Тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн гин буруутай гэж үзсэн үү, эсвэл гин буруугүй гэж үзсэн үү? Тэр дүгнэлтийг бол шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бол бичиж байгаа. За иргэдийн төлөөлөгчөө бид нар сонгохыг бол бид нар өөрсдөө сонгосон байгаа. За сонгохдоо бол нутаг дэвсгэрийн хол ойр иймэрхүү шалтгаан нэлээд байсан. За яагаад гэвэл манай аймгийн юмд бол 18 сумтай. За нэг сум шүүх хуралдаан зарлая гэдэг 5 өмнө байгаа урд байгаа эрдэнэ төлөөлөгчөд сонгох боломжгүй байсан. Ийм бол одоо Хинтээ аймгийн Хэрлэн сум дахь буюу аймгийн төвийнхаа 6 багаас одоо эрдэнэ төлөөлөгчөд сонгож ажилласан байгаа. За энэний бол нэлээд аш бүртгэлтэй болж өгсөн. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд дуутахад дээрээс нь хэргийн материалтай танилцуулах энэ асуудалтай бол нэлээд ойр төхөм сонгосон болохоор нэлээд аш бүртгэлтэй болж өгсөн. Шүүх хуралдаанд зарлагдмал иргэдийн төлөөлөгчийн программаас санамсаргүй тохиолдлын журмаар 10-15 хүний нэрийг сонгоод шүүх хуралдаанд дарааглаг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилт нь тус бүр суглаагаар тухайн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчнийг нөөцт 2 иргэдийн төлөөлөгчийг суглаагаар сугалж тухайн суглааг шүүхийн тамгын газрын даргын тушаалаар тухайн 7 хоногт шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийг батлуулна. Тухайн иргэдийн төлөөлөгчд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудасаар хөргүүлэх, замын түншлэн иргэдийн төлөөлөгчд шүүхийн гарын аварлагыг хөргүүлэн ажиллаж байна. Иргэдийн төлөөлөгч нь шүүхийн байранд ирж хэргийн материалтай танилцах, нотлох баримтыг шинжилэн судалгаад оролцох, шүүх хуралдаанд сууж хэргийн оролцогчдоос асуулт асуух, зохигчийн гин буруугийн талаар дүгнэлт гаргах гэсэн иймэрхүү үргэлжийг эдэлж оролцож байгаа. Шүүх хуралдаанд дуутахдаа бол ажил олгогчдын залгаад ингээд шүүх хуралдаанд хэдэн цагт ингээд бэлэн байна гэдэг ажил олгогчдоо эхэлж мэдгдэх хугацаагаад өөрт мэдгдэх хугацаа өгөхөөр эрдэнэ төлөөлөгч маань шүүх хуралдаанд бэлэн байх нэг талаасаа бол нэлээд ач бүртгэлтэй болж өгсөн. За үүний чацуу бол одоо иргэдийн дуу хоолой болох гэдэг утгаас нь зарим нэгэн багаас нь судалгаа авсан байгаа. За ингээд шүүхийн нээлттэй тод байдлууд танаа багт одоо идэвхтэй ямар идэвхтэй хүмүүсүүд байдаг вэ? Одоо шүүхүүд одоо иргэдийн төлөөлөл ороод суучих ямар хүмүүс байдаг гэдэг судалгааг авсан байгаа. За үүн дээр мөн тэдгээр хүмүүсүүдэд эрдэнэ төлөөлөгч оролцуулж энэхүү одоо юуг бол эрдэнэ төлөөлөгч нар ажиллаж байна. За ер нь бол гин буруу шүүх тогтоодог. Тэгэхээр иргэдийн төлөөлөгч бол шүүгч биш байхгүй юу? Тийм ээ, хуулийн мэдлэгтэй хүн биш. Тийм учраас тэр зүгээр дүгнэлтээ гин буруу үйл явдалтай одоо гин буруутай эсгээ дүгнэлт өгөх ингэж оролцоо нь бол зөв. Хуучин бас иргэдийн төлөөлөгч буюу ардын төлөөлөгч нэрээр шүүх хуралдаанд шүүгч
дангаараа хоёр талд нь иргэдийн төлөөлөгч одоо ардын төлөөлөгч ороод асуудлыг шийдэжсэн л да. Гэхдээ өнөөгийн үед одоо тэр шүүх хуралдаанд ирж сонгогдож ирж байгаа иргэдийн төлөөлөгч яг шаардлага бол хангахгүй байгаа. Хууль заасан шаардлагыг бол хангаж чадахгүй байгаа. Ягаад гэвэл тэр хүн гин буруугийн талаар дүгнэлт өгөх байтал одоо практикт бол энэ хүүхэд хэрэг хийсэнд харамсаж байна. Тим ял одоо өгөх гэж байгаа нь хүнддэж байна гэсэн юм яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэнийг л одоо их зөв сурталчилж тэр хүмүүс одоо иргэний хувьд тийм ээ нийгмийн харилцааг зөрчөөд бусдын эрх ашигыг хохироосон тохиолдолд энэ хүн ийм буруу үйлдэл хийж гэдэгт л одоо хууль зүйн үндэстэй дүгнэлт өгчээвэл бидний ажилд бас тустай л гэж үзэж байна. Та ингээд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдлоо гэдэг танилцуулга ирсэн. Энэний дээд энэ танилцуулгаас гадна бид нар бас энэ иргэдийн төлөөлөгчдөд сургалт бол аймгийн шүүхийн тамгын газраас явуулсан. Энэ сургалтанд бол яг өөрийнхөө сонгогдсон байдаг байх үедээ бол анх суусан. Тэгэд бол тодорхой хэмжээний энд ингээд иргэн хүн бол энэ хуралд оролцох хэрэгтэй байна. Энэ хуралд бол иргэдэд шүүхэлд нээлттэй ил тод үйл ажиллагаа явуулж байгаа байна гэсэн мэдээллийг авсан байсан. Тэгээд дараа нь иргэдийн хүн төлөөлөгчөөр сонгогдсон мэдээд ирэхэд бол нарийн бичгийн дараа хүмүүс одоо иргэний төлөөллийн тухайн хүний эрхийг нь үүргийг нь танилцуулаад тэгээд та бол ингээд иргэдийн төлөөллөөр сонгогдоод манай энэ шүүхтэр хэлэлцэгдэх иргэний эрүүгийн хэрэгт оролцохоор боллоо. Иргэний төлөөлөгчөөр та энэ хуралд оролцоно гэсэн танилцуулгыг авсан. Тэгээд энэ танилцуулгыг авсны дараа хаваад бол бас дараа нь бид нар тухайн иргэнд бол тухайн иргэндээ бол хэргийнхээ талаар мэдээлэл өгдөг юм байна. Тэгээд бол хамгийн түрүүнд бол иргэнийхээ төлөөлөгчөөр оролцож байгаа тэр тухайн эрх үүргийнхээ дагуу танилцаад өөрийнхөө тодорхой гар үсэг юм зур танилцуулаад тэгээд хэрэгтэй танилцсан. Энэ хэрэгтэй танилцсан гэдэг бол тухайн энэ иргэн маань оролцох гэж байгаа хэргийнхээ талаар хангаж мэдээлэлтэй мэдлэгтэй болдог ийм зүйл байсан. Тэгээд энэ хэрэгтэйгээ танилцсны дараа бол ингээ хуралт тэдэнд болно, таатанд хүрэлцэн ирээрэй гэсэн. Тэгээд энэний дагуу бол тухайн хуралд нь бол иргэний төлөөллөөр бол оролцсон. Яг хэрэг материал уншаад шүүх хурал суугаад бид дүгнэлт бичиж гин. Тэр дүгнэлтийг одоо шүүх ямар янзаар хүлээж авч байгаа юм. Тэр бол тодорхойгүй шүү дээ. Яг хүн харахад гаднаас нь харагдвал иргэдийн төлөөлөгч оролцож байна. Энэ бол одоо юу вэ? Одоо бидний эрхийг хамгаалж энэ шүүхэд хөндлөнгөө санал тавьж байгаа нэг хэлбэр. Та бүхний ингээд дуутахад бол та эрх үүрэгтэй. Одоо ажилд олгогчийн хувьд бол ажилд олгогчид нь бас сургалт явуулсан. Ингэж та ажилд олгогч гэдэг хүний хувьд энэ хүнийгээд явуулах үүрэгтэй. Одоо та явуулахгүй бол одоо ийм хууль заасан юм одоо хариуцлага систем байна гэдэг нь мөн нэлээд хэлж өгсөн. Энэ утгаараа бас бүх хүмүүстээ мэдээлэл сургалтаа өгсөн болохоор эрдэнэ төвшин асуудлууд бас нэлээд гайгүй явагдаж байгаа. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоно гэдэг бол маш чухал. Үнэхээр энэ бол шүүхийн шинжилэл, шүүхийн үйл ажиллагааны шинжилэл, Монголын хууль тогтоомжийн шинжилэлд ихээхэн чухал байр суурь эзэлдэг зүйлээ. Зарим нэг нь бол яг л үнэн зөв шийдчихлээ. Би баярлалаа шүүгч нартаа гэдэл баярлсан талархлаа илэрхийлээд л гардаг. Шүүхийн үйл ажиллагаа бол ард түмэнд бол нээлттэй ил тод болно. Тэгээд энэ ил тод нээлттэй болохоор мэдээж миний зүгээс энэ хуралд оролцоо ер нь бол яг өөрөөрөө тухайн яг хурлаараа ингээд дүгнэлт яг нийгмийн талаарх мэдээллийг би авч чадсан. Манай нийгэмд ийм зүйл их байгаа болохоос энэ эр хэрэг гарсан юм байна. Энэ бол үнэхээр аргагүй яг нийгэмд байгаа зүйл гэдгийг мэдчих авч байгаа нэг. Дараа нь бол ингээд энэ хуралд оролцоод бол хурлын явцыг өөрөө л иргэн бол яг хажуунаас нь ажиглаад тухайн зүйлд айхтар шүүгчд би нөлөөлөхгүй ч гэсэн тодорхой хэмжээний иргэн хүн бол энэ хэргийн талаар бол өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй хүлээж авдаг ийм бас ач холбогдолтой юм байна гэдгийг мэдсэн. За би нэг залилангийн нэг хэргийг шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон. 5 сарын 29-нд оролцсон. Гэхдээ энэ шүүх хуралдаанд оролцоход бол их л юм бодогддгийл юм байлээ ер нь. За ялангуяа тэр эхлээд бол хэргийн материалтанд би танилцсан. За ямар хэрэгтэй ямар хүмүүс орж байгаа мэдүүлэг нь ямар юм тоо мэдлэг авсан. Ямар ч байсан ногоотой хоолын нэгдэж номын үзээгүй ч гэсэн харах ухаанаар үйл ажиллагаанд бол анх оролцсон. Эхлээд оролцоход бол хүм сонин бас балмагддаг чи яадаг вүлээ яах вүлээ гэдэг бодлыг төрдөг юм байлээ. За тэгээд тангараа өргөж явах үед бол их юм бодогдох юм байлээ. За энэ иргэдийг төлөөлж байгаа аль талаас нь хүмүүсүүдийг ил тод шүүхийн зөв залтын дагуу энэ хүмүүс үйл ажиллагаа нь явагдах нь уу яах нь уу одоо энийг л би одоо хянах ёстой буруутай байх юм бол энэ чинь буруу байна гэж бодлоо хэлэх ёстой юм байлээ гэдэг бодлын үүднээс тангараа өргөж ирсэн.
эхний хэсэгтээ бол ингээ хүн бас сандардаг юм байлээ, балмагддаг юм байлээ. Тэгэхээр одоо нийт сонгон шалгарсан иргэдийн төлөөлөгчдөө бас уриалж хэлэхэд бол шүүх таныг иргэдийн төлөөлөгчөөр дуудаж байгаа асуудал бол та өөрөө танд бол шүүх бол итгэл хүлээлгэж байна. Тухайн хэрэг маргаанд бас иргэдийг төлөөлж оролцох бүрэн боломжийг танд олгож байгаа гэдгийг та бас ойлгох, ухамсарлах ёстой гэдгийг бас хэлмээр байна. За мөн түншлэн шүүх хуралдаан дээр зарим иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох тохиолдолд сандрах тохиолдол бол байдаг. Тэгэхээр энэ процессын ажиллагаан дээр оролцохдоо бол сандрах бол нэг асуудалгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн шүүх хуралдаанд та хэргийн материалтай шүүх хуралдаан болохоос өмнө та ирж хэргийн материалтай танилцсан. За шүүх хуралдаан дээр талуудыг гаргаж байгаа асуулт хариулт болон тодорхой эрх үүрэг та эдэлж оролцож байгаа. За мөн түншлэн та дүгнэлтээ гаргахдаа бол хинээс ч хараа тусаар бие даасан дотоод итгэл үнэмшлээрээ та дүгнэлт гаргана. Түүнээс биш одоо иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргахдаа одоо шүүгчин загнах болов шүүгдэгч нь гомдох болов гэдэг ийм асуудал бол байхгүй. Өөрөөр хэлбэл энэ асуудал бүгд хуулийн хүрээнд явагдаж байгаа учраас энэ дээр нэг айц сандрах зүйл бол байхгүй бас иргэдтэй бас хэлмээр байна. Энэ хуралд орцсныхаа дараа бол ер нь энэ бол нэлээд өгөөчтэй юм байна. Шүүхэл үнэхээр үйл ажиллагаа нь хэрхэн явж байгааг ард иргэд мэддэггүй. Тэгвэл яг өөрөө сууснаар л одоо тэгээд бид нар чинь тэр үйл ажиллагааны сунгуудаа за ингээд өмгөөлөгч нь ийм байдгийн байна, прокурор буюу ийм байна, шүүхийн хэсэг ингээд энэ бүх зүйлсүүдийг бол ойлгож авсан. Тэгээд энийгээ л гэхдээ эргээд дараа нь ингээд өөрийнхөө таньдаг болон ингээд хамт олонтой танилцуулахдаа бол яг өөрийнхөө ойлголтоор энэ бол ингээд ийм зүйл болдгийм байна. Бид нар мэддэггүй ийм сайн үйл ажиллагаа болдгийм байна. Энэ зүйл дээр иргэн хүн заавал оролцох ёстой байна гэдгийг бол бас тухайн иргэн цааш нь эргээр зөв дамжуулж чадвал шүүх үйл ажиллагаа маань бас ард иргэдэд нээлттэй ийм байх бас нөө зөвөр шийдвэр гарч байгаа гэдгийг бас бусдад таниулах хэрэгтэй. Ийм зүйл байдгийн байна ингээ ойлгоход ингээ цаашаа хүн нэгээс хоёр хүн заавал мэдээр дамжуулж чадтай адилхан бас яг иргэнээ зөв сонгохгүй бол нөө бидний энэ хийж байгаа сайн үйлийг маань саар болгоод ч юм уу эсвэл арай нэг хүнд буруу өөр өнцгийн ойлголт өгч бол хэцүү юм байдаг. Ямар тач байсан нэг удаагийн суусан хуралдаан болвол шүүхийн талаасаа ч тэр хууль заалтынхаа дагуу шударга явсан гэж үнэлж байгаа. Гимбуруутай нь үнэхээр гимбуруутай байсан. Дэрэг бол шударга явсан л гэж үнэлнэ. Гэхдээ ганцхан удаагийн хуралдаанаар би тэр нийгэм тархсан тэр ойлголтыг бас нисаж чадахгүй шүү дээ. Жинхэнэ одоо ард түмний одоо Монгол улсын жирийн иргэдийн одоо олонхын одоо төлөөлөл болж оролцохоор ихээхэн чухал аш холбогдолтой. Иргэдийн төлөөлөгчд маань бас тухайн үеийн шинжилгээ одоогийн шинжилж байгаа хууль тогтоомж өөрсдийн эрх үүргээ ерөн сайн ойлгодог болсон ихээхэн идэвхтэй тухайн хэрэг маргааны ихээхэн судалж оролцдог шүүхийн үйл ажиллагаа шүүхийн гэрн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүсийг одоо үүргээ гүйцэтгэхэд бас чухал нөлөөтэй хурал дээр ингээд суужгаад иргэний үүргээр олзаа за анхан хэргийг уншиж чадвал тэгээд энэ хүн яагаад ийм юм хийсэн болоо ингэсэн байна даа гэж бодоо тэг яг ингээд хурлын явц дээр ороод явцад сууж байгууд үнэхээр тухайн хэргийн талаарх ингээд эд мөрийн баримтууд шүүхийн шинжилгээний зүйлүүд гэдэг ингээд бүх зүйлсүүдийг бол ингээд автораад яг ил байрлуулад тухайн зүйлтээ үл тэр өмгөөлөгч нар нь яллагдагч нар тэр одоо гомдол гаргасан этгээдүүд ингээд иргэн бүгд ингээд танилцчихсэн учраас энэ үл ер нь бол хүмүүс бол ингээд иргэдүүдийг ингэж оролцуулахад бол ач холбогдолтой байна гэсэн ойлголтыг бол авсан. Монгол Улсын хууль тогтоомжийг боловсруулах болох явцдаа бас энэ иргэдийн төлөөлөгчдийн оролцоог улам сайжруулах, улам идэвхтэй болгох. Энэ талаас нь хууль тогтоогчид анхаарах байх гэж бодож байна. Улсын хэмжээгээр 5400 хүнийг аваад ингээд тусгай програмаар ингээд одоо санамсаргүй сонголт хийдэг гэдгийг би өнөөдөр эндээс олж уншлаа л да. Үнэхээр энэ бол зарчмын хувьд бол зөв. Гэхдээ нэг жилд бол одоо нэг иргэдийн төлөөлөгч бол нэг удаа оролцсон гэдэг бол миний хувьд бол анхны хувьд бол нэг баламгдсан нэг сонирн байдлаар оролцож байгаа. Хэрвээ жилд 2 дахь удаага орвол за нэг хамтаа нэг тийм биш. 3 дахь удаага оролцоод ирэх юм бол нэг тийм байдг юм гэсэн баримжаа хүн төрхөр байгаа байхгүй юу? Гэтэл энэ хуулийн заалтаа жилд нэг л удаа оролцсон гэхэр чинь нэг хүн оролцоод нэг баламгдал гараа яв. Иргэдийн төлөөлөгчд нь шүүх хуралдаан дууссаны дараа төр, байгууллага, хувь хүний нууцтай мэдээллийг нууцлах үүрэгтэй. 25 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай, ял шийтгүүлж байгаагүй, монгол хэлээр чөлөөтэй уншиж ойлгох чадвартай Монгол улсын иргэн бие та хэн боловч шүүхийн иргэдийн төлөөлөгчдөр сонгогдох бүрэн боломжтой.
Тэр цагт та иргэний үүргээ шударгаар биелүүлж шударгасанд хувь нэмрээ оруулаарай. Энэ удаагийн дэс нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Анхаарал туссан та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзцгаая.